Амар байцгаана уу та бүхэндээ энэ цагийн мэндийг хүргэе. Нүүдэлчдийн ухааны анхны нэвтрүүлэг та бүхэнтэй залгаж байна. За миний бие гоо наран, миний бие Нэнди Эрдэнэ. За бид хоёр энэ удааны нэвтрүүлгийг хөтлж явуулах болно. Энэ удааны нүүдэлчдийн ухааныхаа нэвтрүүлгийн өрөөнд маш хүндгэлтэй нэгэн сайхан зочныг орж оруулсан байгаа. Нүүдэлчдийн бяцлаглалыг үүсгэн байгуулагч Мөн Гайхамшиг багшийг урьж оруулсан байгаа. Та үзэгчдтэйгээ залгана уу? За бүгдээрэнд нь энэхүү орой мэндийг хүргэе. За бас сайн явж ирлээ би. За тэгээд нөгөө нэг нүүдэлтийн сахлын анх дахь дугаарыг хөтөлбөртөө нүүдэлтийн сахлын багшийг урьж оролцуулсан баярлалаа. Яг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За тийм ирчлээ. За Нүүдэлчдийн бяцлагал маань одоо бол дэлхийд даяар 20-од улсад түгээн дэлгэрүүлэгдэж байгаа. Тэгээд бас 10-аад улсад бол салбараа нээчихсэн байгаа. Тэгвэл одоо нүүдэлчдийн бяцлаглыг үүсгэн байгуулах шалтгаан нь яг юу байсан болов? Ямар юунаас сэтэл авсан болов? Энийг одоо үүсгэн байгуулад энэ дэлхийд даяар нь хүрэхэд ер нь ямар зүйлийг та туулсан байна уу? Тэрнээсээ хуваалцаач. За одоо хамгийн анх нүүдэлчдийн бяцлал байгуулах талаар ер нь бол бодоогүй л байж таараа тийм. За ямар ч хэлсэн багасаа бол дэлхийн хэмжээний одоо иж хитэн болно гэж багын тэгж мөрөөдөж тоглож нааддаг байж байнгын тоглох болгонд л ер нь тийм одоо жишээлбэлтэй ингээд иж хитэн болцсон байна. Дэлхийн хамгийн том иж хитэн болцсон байна гэдэг багасаа үлгэр туйлс сонсоод өссөн болохоор ч тэр юм уу мэдэхгүй. За тэгж явж байгаад ер нь 10 жилийн сургууль төгсөөл хүн нэг амьдралын талбар дээр гарах болдог доо. За амьдралын талбар дээр гарах болоод мэрэгжил сонгох болоод сургууль сонгох болоод гэсэн чинь за 10 жилийн сургуулийн ямар одоо мэдээллийг надад өгсөн, ямар мэдлэгийг надад өгсөн шалтгаалаад би тэрнийхэн дагуу шалгалт өгч байгаа байхгүй. Тэгэхээр хүн надад юу өгсөн шалтгаалаад би шалгалт өгөөд тэгээ би ямар нэгэн сургууль авах болж байгаа. Тэгээд сургуулаа өөрийнхоороо сонгох гэсэн чинь миний сонголтыг чинь ямар олон хүмүүс мэддэг юм бэ? Надаас бусд нь баг бүгд л мэдчихэж шүү. Би өөрийнхөө сонголтыг өөрөө сонгочих гэсэн чинь тийм эрх надад бас байдаггүй юм байна. Аав, ээж, ах トゥ нар эргэн тойронд бүх хүмүүс л миний өмнөөс сонголт хийж байна. Тэгээ би одоо энэ дэр чинь би яг хин юм бэ те? Би яг яагаад хүн болгон миний өмнөөс сонголтыг хийгээд байгаа юм бэ? Тэгээд за би өөрийнхоороо сургууль сурахгүй ч юм уу би ямар нэгэн сургууль сурах гэхээр хүн болгон над руу муухай хараал төлбөрийг чинь төлөхгүй гээл те гих мэтлэн зөндөө олон асуултууд гарч ирж байна. За тэгээд би ер нь яг тэрүүгээр нь эдрийн хэлснээр замаар явлаа гэхэд би яг яаж амьдрах тэр надад таалагдахгүй шүү дээ. Би ингээл байнгын нэг юу хайгаад байгааг мэддэхгүй ингээл бачимдаал уур хүрээл дургуутсал хүрээл гих мэтлэн явсаар байгаад ерөнхийдөө бяцлал гэдэг ухагтунтай танилцж байгаа. За ингээ яваадсэн чинь үндсэндээ нүүдэлтийн бяцлал байгуулагдах хамгийн гол шалтгаан нь би өөрийгөө хайж эхэлж байгаа байхгүй. Ер нь яагаад хүн болгон намайг удирдаад хүн болгон миний яаж амьдрахыг заагаад байгаа юм болоо. Хүн болгоны одоо тэр зөв буруу гэдэг байгаа зүйл юу? Намайг ингээ явах юм бол буруу гэж шүү дээ. Тэдэрт нэг зөв байгаад шүү дээ. Тэдний зөв надад таарахгүй. Бас таалагдахгүй байна. Тэр заавал тэднийхаар явж ижил зөв болох гэдэг байгаа байхгүй. Би өөрөөр явуул шууд буруу болох гээд шүү дээ. Тэгээд тэднийхаар явж үзсэн 1 жил 2 жил хөдөө аж ахуйн сургуульд явж үтсэн. Тэгээ биш байсан. За би ер нь өөрийнхөө замаар явъя. Тэгээ өөрийнхөө замаар явсан маань юу байсан бэ гэхээр ер нь би яг хин би яах гэж амьдраад байгаа юм бэ? Юуны төлөө амьдраад байгаа юм бэ? Хүн болгон л ойлгомжтой байна шүү дээ. Одоо манай ах эгч нар бүгд л нэг ажиллаа насаараа игээл амьдрал. Одоо зөвхөн би яг тэгж амьдрах нь зөв юм уу буруу юм? Их мэтлэн явсаар байгаад өөрийгөө ирж хайгуул маань за ер нь бодоод байх нэ те миний яг дотор байгаа тэр яг би гэдэг үзэл хандлага яаж тогтоод байгаа. Эндээс одоо жишээл хүн болгон миний одоо жишээл мух гайхамшиг гэдэг аав ээж өгчөж шүү дээ. Тэгээд намайг ямар байхыг одоо жишээл цэцэрлэг сургуул гэр бүлийн хүмүүжилч ч юм уу те дандаа гатлаас аваад байгаа байхгүй. Надаас үл шалтгааллах байдлаар дандаа гадны мэдээллүүдээр дамжиж би өнөөдөр өөрийгөө би ийм хүн гэдэг тодорхойлттой. Тэнгүүд тэр тодорхойлолт тийм хангалттай надад санагдахгүй байгаа. Тэрний цаана нь яг юу байгаа нь дахиад ирэл хайгуул ямар нэгэн шин зүйлийг олох тусвал яагаад гэдэг асуулт, юуны төлөө гэдэг асуултад байнга л миний дотор эргэлдээд байгаа байхгүй. Тэгээ би өмнө нь одоо нэг сургалтын дээр хэлдэж штэ. Ингээд өхөр амьдсаар ингээ хариулаханд яваал үсэдэд амьдарч байгаа л нэг л өдөр
Үхэр би юуны төлөө яг өвс идээд байгаа юм бэ гэдэг талаар бодож эхлэх үед хүн болж хөгөрсөн гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр үндсэндээ бид нар яг яах гэж амьдраад байгаа, юуны төлөө амьдраад байгаа. Зөв хотоодоо дүргийн төлөө юм уу? Тэ? Нэг идэж уухын төлөө юм уу? Нэг өмсөж зүүхийн төлөө. Энэ бол амьтналаг байдал. Тэгвэл хүний ялгаатай байдал нь яг юу юм? Нэг үхэр яаж хүн болчиход ягаад тэр асуултыг би яг юуны төлөө яах гэж амьдраад байгаа ингээ асуухад л хүн болчихно гэж штэ. Энийгээр би яг юу хэлээд байгаа бол манай хоёр юу гэж бодож байна. Ягаад үхэр яаж хүн болчиход байна вэ? Манай хоёр юу гэж бодож байна энэ дэр. Тэгэрч үхрийг үлгэр. Яагаад одоо ингээл нэг ажлаас ажил, амьдралаас амьдрал нэг л ингээл урган шугам дээр ингээл яваад байдаг шүү дээ. Тэгээ эндээсээ үнэхээр өөрийн хүссэн амьдрал юм уу? Өөрийнхөө одоо дуртай амьдралаар амьдраад байгаа юм уу? Гэт одоо хүн байсан бол өөрөөсөө л ингэж асууж л дургуй бол яагаад дургуй байгаа юм бэ? Яагаад дургуй юм би өдөр болгоо ингэ давтаж хийгээд байгаа юм? Иймэрхүү асуултыг л хүн болгон бас өөрөөсөө асууж эхлэх хэрэгтэй юм болов. Тэгэхээр энэ дээрээс яг юуны төлөө амьдраад байгаагаа зөвөр тодорхойлно гэдэг бол хамгийн одоо нэг тийм тааламжтай, альтайхан сэтгэл хангалуун зам байгаад байгаа байхгүй. Өнөөдөр нийт байгаа хүмүүс за ингээ ажил хийгээл, за нэг ингээл өдөр тутам өглөө гараад орой орж ирээл нөгөө авдаг цалингаа аваад тэрэн дээр ингээл хүсэж байгаа амьдрал нь бол нэлээд сайхан гоё амьдралыг хүсэж байгаа. Гэхдээ яаж ч бодсон тэр замаар тэр ажлыг хийгээд тэр цалинг аваад тэр өөрийнхөө хүсэж байгаа амьдралд хүрнэ гэдэг бол юу л бол одоо тооцоолж болох зүйл шүү дээ. Би одоо ах эгчнэрийн амьдралыг бүгдийг нь харж иргэн тойрныхоо. Тэр зам л лав биш. Тэгэхээр одоо хамгийн гол чухал зүйл нь юу гэхээр ер нь бидний хинбэ гэдгийг хэн шийдээд байгаа юм бэ гэдэг асуулт. Бид нар харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэх гэх 5 мэдрэхүүрээр мэдээллийг хүлээж авч байгаа. Дүнгууд хүний юу бодож байгааг хатны нөхцөл байдал удирдах. Бидний Facebook удирдах чинь, телевиз, радио удирдах чинь тий. Ерөөсөө хүнд давтамжтай энэ 5 мэдрэхүүр чинь ямар мэдээллийг өгнө тэрнийхээ талаар бодоод байгаа байхгүй. Тэрнийхээ одоо бодсон зүйлээ мэдрээд байна. Бодолтой захирагтаа тий. За мэдэрсэн зүйлээ үг үйлдэл болгож гаргаад байна. Инхээр миний бүр үг үйлдэлийг хүртэл удирдах шүү дээ. Тэгээ эцсийн дүндээ яг юуны төлөө удирдаад байгаа юм бэ гэхэлэр бас их хэрэгэлзээтэй. Түрүү хэлсэн тийм үү? Цэцэрлэг сургууль ингээ бүх мэдээллийг гаднаас өгч. Тэгвэл энэ надад өгөөд байгаа мэдээллүүдийг манай энэ улс төр боловсролын салбар хаанаас авч өгдөг юм? Гадны Кембрижийн ч байна уу? Тэрний би монгол хүн байхгүй даа ойлгоч нь. Би монгол хүн. Би нүүдэлчин аж ахуй өв соёлтой хэдэн 100 мянган жилээр тэгж амьдраад ирсэн. Тэгээд дэлхий дээр 4 удаа их эзэнт гүрнийг байгуулжсэн empire. Дэлхийн хэмжээний том empire. Энэ одоо амжилтыг давтсан улс байхгүй шүү дээ. Тэгэхэд тэр гадны улсууд биднийг яг жаргалтай амьдруулахыг хүсэв. Зөв амьдруулахыг яг хүсэж байгаа юу? За тэдний хувьд зөв байгаа юм тэгвэл бидний хувьд яг зөв байж таарах. Ийм цаг үеийн эрсдэстэй, дөрвөн үйлрэлтэй те нүүдэлчин аж ахуй соёлоор бид нар хэдэн 100 мянган жилээр амьдраад ирсэн гэсэн төрөв. Тэд нар өөрсдөө суурьшмал амьдралаар амьдарсан. Энэ хоёрын хоорондын уялдаа хамаарлал нь яг таарах юм үгүй юм. Гэх мэтлэн. За энэ дээрээс нэг зүйл. Нөгөөх нь. За тэр нэг юм зөв буруу байсан ч гэсэн цаана нь миний нэг энэ нэг биетэйгээс хойш дандаа ингээ гаднаас авдаг юм. Тэгвэл сүнс гэдэг ухагтхан гарч ирсэн. За нэг эрэл хайгуул явц. Сүнс гэж яг юу юм? Сүнс яг юуны төлөө байдаг? Яах гэж байгаад байгаа? Сүнсэнд өөрийн гэсэн мэдлэг чадвар байдаг юм уу үгүй юм? За бид хоёроос асууя л да. Сүнс байдаг уу? Байдаг. Байдаг. За сүнс чинь тэгвэл энэ дэлхий дээр төрхөөсөө өмнө мэдлэг чадвар байсан болов уу? Мэдээж байсан. Туслах байсан болов уу? Туслах байсан тийм. Тэнгууд дэлхий тэнэг болгодог гэсэн үг юм уу? Эсвэл хүүхэд төрөхдөө эхийн эвлигээс гарахтаа тэнэг болоод гараад байгаа юм уу? Тэр сүнсний мэдлэг чадвар нь хайччихдээ юм бол одоо сүнс энэ хорвоод эрэхтээ өнгөрсөн олон төрлүүдийн туулал тэр ойлголт ухаарл чадамж одоо бүгдийг мартаж төрдөг гэсэн шүү дээ. Мартсан болохоос биш байхгүй болсон бол биш байгаад байна шүү дээ. За мартчихдаг юм байж. За нэгдүгээр тийм. За сүнсэн тэгвэл мэдлэг чадвар байдаг юм байна. За төрснөр тэр бүгдийг мартдаг байх нь байна шүү дээ. За энэ нэг зүйл шүү. За хоёр дахь нь тойр аав ээжтэй тий ойлгомжтой. Өвөө эмээтэй эргээс төрчөөгүй. Өвөө эмээ чинь өвөг дээдстэй. Мөн үү? За өвөг дээдсэн чинь мэдлэг чадвар байсан болов уу? Байл байх уу?
Тэгэхэд өвөг дээдсээр ирж байгаа одоо генийн мэдээлэл мэдлэг чадварыг нүүдэлчдийн ухаанд болохоор урд уу гэсэн байгаа. За генэнд эсийн ойл санамж гэдэг зүйл байгаад байна. Генээр дамжуулаад удамшлын мэдлэг чадвар гэдэг зүйлсүүд бидэрт үүлэгдэж ирдэг юм байна. Энийг шинжлэх ухаан батлаад ерөнхийдөө бол нэг 30-аас 40%, 40-оос 60% гээд харьцангуй тоонуудыг гаргаж байгаа. Удамшлаар ч нэм мэдлэг чадрууд ирж байгаа байхгүй. За тэгсэн төрхтөө бид нар яаж нэхэр төрснөөсөө хоошоогоо удамшлаа сүнсээ авч үзэхгүй. Сүнснийхээ мэдлэг чадвар байхгүй. Тэрийг сандаггүй гэсэн үг. Санах арга барил бидэрт одоохондоо байхгүй мартагдсан. За удамшлын мэдлэг чадвараа ашиглахгүй. Тэгэд энэ амьдралдаа зөвхөн гаднаас чинь хин нэгэн 5 м хүүгээр чинь ямар мэдээллийг өгнө тэрний дагуу амьдрах гэдэг байгаа байхгүй. Тэгсэн жинхэнэ 5 м хүүгээр чинь тэр мэдээллийг өгдөг хүмүүс та нарын төлөө биш. Дээр үед бол боол гэдэг зүйл бол гав гинж дөнгөтэй байж одоо бол бидний 5 м хүүгээр дамжуулаад Facebook, Instagram, YouTube тэрүүгээр дамжуулж бидний оюун санаан дотор боолчилж байгаа байхгүй. Одоо нэг толгой дотор амьдарч байгаа гэдэг чинь түрээсгүй. Тэгэхээр гадныхан бидрийг тэгж өдөрдөж байна. Тэгээд дэлхийд дээр байгаа нийт хүмүүсийн 2% л 98% өдөрдөж амьдардаг гэж байгаа. Тэгвэл тэр 2% нь яаж юм? Тэгвэл 2% дотор бас нэг ялгаатай зөрүүтэй ойлголт байгаа байхгүй юу? Зарим жинхнээсээ хүн төрлөختөн байгалийн төлөө. Зарим нь болохоор зүгээр өөрсдийнхөө төлөө. Тэгэхээр бодоод аваад үзтээ хоёр одоо энэ саяныхаа сүнсний удамшлын мэдлэг чадвараа ашиглахгүйгээр өөрийнхөө одоо зөвхөн энэ гаднаас авсан мэдээлэлээр амьдран амжилтанд хүрнэ гэж байгаа. Дэлхийд даяар одоо эзэнт гүрнийг байгуулсан тэр түүх татагдах уу? За тэрийг болий. Бид нар хүсээд байгаа зориуд байгаа амьдралдаа хүрч чадах уу? Зарим нэг хүмүүст яг хүрч байгаа. Гэхдээ нэг арай нэг далаацтай баймаар байна шүү дээ. Нэгийн хэв юм биш. Хийвэл нэг бас нэг утга учиртай бас чадвал авгаа амьдарчмаар ш. Тийм хүсэлт хоёрт байдгүй нууцхан. Бага. Нууцсан ш. Тэгэхээр хүсээд байгаа тийм өсрөнгөө томоохон хэмжээний дэлхийд нөлөөлөх үүс хэмжээний амжилтыг гаргана гэдэг маань өөрөө зөвхөн нөгөө энэ нэг хүний амьдралын одоо нэг биеэр амьдрдаг амьдралаас арай өөр байгаад байна. Сүнсээ ашиглаж чадчих гэмээр удамшлынхаа мэдлэг чадварыг ашиглаж чадчих гэмээр сая танаас бүрэн нөөц болцоогоор хүчин чадлаараа амьдрах боломжтой болж байгаа байхгүй. Тэгэхээр одоохондоо бид нар бол ер нь бол дээдл нь 10%-ийнхаа нөөц боломжийг ашиглаж чадчихна. Үлдсэн 90% чинь байхгүй. Үлдсэн 90% чинь удамшил дотор чинь сүнсэн дотор чинь байгаад байна. Тэрийг гаргаж ирдэг тэр нэг нүүдэлчдийн нууц ухаан манай бэлтгэл дотор нүүдэлчдийн ухаан сэтгэлгээний дотор байна. Би өнөөдөр өөрөө их сургууль төгсөөг штэ. Мэргэжил эзэмшээгүй. Тэгтээ миний өнөөдрийн хэмжээ бол одоо би дөнгөж 28 настай байж чинь 29 настай байж чинь те. Дахиад надад амьдрах доор хэж нэг 40 жил байна штэ. Би дэлхийд даяар нүүдэлчдийн сэтгэлгээ гэдэг зүйл яг юу юм гэдэг талаар ер нь бол зорж яваа. Тэрийг таниулахыг. За тэгэхээр сая нөгөө сүнснийхэн чадамжуудыг тийм ээ үг дээдсийн одоо тэр чадамжуудыг энэ одоогийн байгаа амьдралдаа бол давтагдах боломжтой гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо зөвхөн монголчууд сүнстэй биш. Энэ дэлхийд даяар хүн болгол бүгд төр сүнстэй төрж байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад энэ монголчууд та өөрөө яагаад энэ сүнс гэдгийг судлаад эргээд тэрнийхэн цаана тийм гайхалтай утгуудыг гаргаж ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ өөр үндэстэн тийм ээ удас бүрнээс яг юугээр ялгаатай юугээр давуу талтай байгаад за Монгол төрн гэдэг бол өөрөө их том хувь заяа гээл одоо ер нь далаа ламч тийм үү ер нь ингээл эрдэмтэд мэрэгдэд яриад байгаа шүү дээ тийм. За Монгол төрх яагаад тийм өндөр хувь зайтай одоо далаа лам нэгэнтэй хэлчихсэн гэж би хойд төрөлтөө Монголд заавал төрмөр байна гэж. Гэхдээ яагаад тэгээд байгаа юм те? Хоёр юу гэж бодож байна нэг. За энэ дээр л одоо монголчууд гэхээс илүүтэй тэр сүнснийхэн тэр одоо энэ онс гэж хэлэх юм бол дотоод руу одоо сүнснийхэн удамшлын гений мэдээллийг дотоод руугаа орохын тулд тэр олон цоожуудыг тэрнтэй нэвтрэх тэрвс нэг арга зам л тэр нь харин илүү амьдралд нь юм уу тийм ээ тэр ухаанд нь тэр өв соёлд нь
байдгийн болов гэж бодож байна. Миний бодлоор болохоор нөгөө өвөгдөөцүүд байгаа шүү дээ. Одоо ингээд дэлхийг төвшөцгөж явсан одоо нүүдэлчин өвөгдөөцүүд байгаа. Тийм учраас бас яг тэр утгаараа бас Монголд төрхийг хүсдэг юм болов. За энэ дээр одоо нөгөө нэг нандаа бас нэг хоёр бас нэг хичээлийнхаа нуудыг бас оруулж хэлэх гээд байгаа шиг байна тийм. За үндсэндээ бол одоо саний нандагийн хэлсэн зүйл бол зөв. За би хизээ нэг өдөр 89 наслаад одоо өнгөрлөө гэж бодъё л доо. За тэгээд миний үр хүүхэдэнд үлдсэн, миний ачцээ үлдсэн байгаа. Тэр удам дээр за 92 эвцэлтэй нэг улаан цагаан альс хоёр нийлээд нэг үр боловсрох тэр зүйл байж болно. Гэхдээ тэнд ямар сүнсийг төрүүлэхийг би л шийдэж чадна. Хин дуртай сүнс нь ирээл миний одоо үр хүүхдтэр одоо язуур болоод сууж чадахгүй байхгүй. Тэгэхэд над дээр төрүүлэхийн тулд миний одоо авхаа хүүхдээс байгаа штэ. Цаг үеийн шалгарлаар байгалийн шалгарал хоёр бол хамгийн том шалгуур байхгүй. Тэр шалгар дунд тэсэд үлдэж чадсан. Бид нар манжийн дарал Орос одоо Хятадын дарал Оросуудын дарал сүүлийн 300 жилд штэ. Энэ үед хүртэл бид нар тэсэд үлдээж чадсан байж штэ. Бүх хүн төрөлхтөн үүснээс өнөөдөр бид нар амьд байж штэ. Тэгээ энэ дунд шалгарсан бидний түрүүний ярьсан тэр нөө дөрвөн эзэнт гүрэн байгуулсан тэр үгд эзэд маань хин дуртайг нь наашаага төрүүлэхгүй. За энэ нэгдүгээр зүйл шүү. За хоёрдугаарт гэх юм бол хүнд ерөнхийдөө сүнсийг одоо төрөл авах тэр 3 суур төвшөнд хуваагаад авч үзэж болдог. За үүлийн өр гэж байна. Өрөөр. Үүлийн үр гэж байна. Үр тарианы үрээр. За үүлийн гэрээллэр буюу сүнсний гэрээллэр төрөх гэдэг суур 3 төвшин дотор бүгд ангилагддаг. За үүлийн өрөөр төрж байгаанууд нь болохоор за сүнснийх нь мэдлэг чадварч байд юм уу эсвэл өмнөх төрөлдөө гаргаж ирсэн алтан оноонуудаас хамаарат төрлийг сонгодоггүй. Төрөл цаанаас сонгож хаан төрхөө мэдгүй зүгээр сонгогддог гэсэн. Шууд хуваарлагддаг. За үүлийн үрээр төрж байгаанууд нь болохоор за нэг сайн удамд ч юм уу те эсвэл за нэг эн тент ч байд юм нэг арай дээр төрөлд. За сүнсний гэрээллэр үүлийн гэрээллэр төрөх бол Монгол төрн гэдэг маань тэр олон тэр хүчрхэг үгдээц тэр дээд төрөл түнгүүд сүнснүүдийн тэр тэнгэрүүдийн шалгуур цэнзүр сориог даваад зорилттой байдлаар ямар нэгэн асуудал зовлон бэрхшээлийг дэлхий дээрх байд юм уу те цаг үеинч байд юм уу тэрийг шийдэх гэж төрдөг. Сүнсний гэрээллэр төрнө гэдэг нь энэ. Тэгэхээр Монгол төрөх гэдэг маань өөрөө тийм болохоор үнцэнтэй. Тийм ээ. Тэгэхээр одоо хинч дуртай хаан хинч химбой бас Монголд төрөөд хийж чадахгүй байх юм шүү дээ. Тийм тэгэхээр одоо яг тэгж байгаа байхгүй одоо манай дээдсүүд гэж байгаа. За ер нь ямар ч одоо дорой буураа Монгол хүн байсан тэр үг дээдсийг бодож хүндэл гэж байгаа байхгүй. Тэгэхээр зөв Монгол хүн байхад төрний цаана хүндлэл заавал байх ёстой гэж байгаа. Монгол хүн адаглаад Монгол хүндээ гэж байгаа байхгүй. Юу байгуулж, юу бүтээж явсныг нь бодоод хүндэл гэж байгаа. Ойлгож байна. Өнөөдөр хоёрынд байгаа юм чинь 13 дахь зууны үед үг дээдсүүд чинь байсны баталгаа мөн үү? Монгол хүн ч мөн шүү дээ. Хүнүүгийн цаг үед байсны баталгаа мөн үү? Монгол болоо төрсөн учраас мөн л гэж таарж штэ тий. Тэгэхээр хин дуртай хүн нь Монгол төрдөггүй байх нь штэ. Тэгээд дээрэс нь саяны чухал ойлголт нь болохоор сүнсний үүлийн гэрээлээр төрдөг зорилттой байдлаар төрдөг дээд түвшний сүнснүүд гэж тусдаа байдаг. Энэ дээрээсээ бидний бүрэн нөөц болцоогоор амьдрч чадах уугүй юу? Өнөөдөр бидний амьдралд асуудал зовлон бэрхшээл зөндөө байна шүү дээ. Тэгээд тэгсэн чинь энэ асуудал зовлон бэрхшээлээс өдөр ирэх тусмал одоо нэг ямар ч хідэн толгойч хуу бид нар те одоо 5 толгой те Эрдэнэс 5 толгой гэл зөндөө олон толгоонууд ухаал яваад шүү дээ. Тэгсэн мөртлөө бидний амьдрал улмал урууданд ороотоод шүү. Бид нар яг юу ухах хэвээр юм бэ? Бид нар галзрыг биш арай өөр зүйлийг ухах хэрэгтэй байна. Бид нар адаглаад наацах нь түүхийг ухах хэрэгтэй шүү дээ. Түүх гэдэг манай хоёр яг юу гэж ойлгодог юм? Өвгдээцүүдийн маань одоо түүхэн замнал юм уу та? Яг нөгөө баримттайгаар тэгж амьдарч ирсэн байна гэдэг баримт нотлохотой бичсэн содрыг тэр болохоор чинь нийт байдлаар бол угаасаа хүмүүс тэрийг бол түүх гэж авч үзэж байгаа ш. Бид нар одоо өөрсдөө хүртэл их Монгол улс тэдэн онд байгуулагчаа. Чингис хаан тэдэн онд төржээ. Тэ? Одоо Тэмүүжин тэдэн онд Чингис хаан болжээ гэдэг ч юм уу. Эдгээр зүгээр фактууд. Баримт.
баримтууд. За энэ баримт факт бол түүх биш. Түүх гэдэг маань өөрөө суралцах ёстой зүйл болохоос биш. Тэдэн онд тэгжээ ингэжээ гэдэг тухай ерөөсөө биш. Түүх гэдэг бол өнгөрснөөс ирээдүйд чиглэж байгаа одоод хэрхэн амьдрахаа алдаанаас нь сургамжийг аваад онооноос нь ололт амжилтыг нь яаж тэрэн төрснийг нь аваад энэ цаг үедээ авчирч түүж авах ухаан. Түүх. Энэ дундаас хэдүүлээ одоо ширээн дээр байгаа юмнуудаас түүл та. Хүн хэрэгтэйг л түүх ёстой шүү дээ. Тэгвэл тухайн 13 дугаар зууны цаг үед одоо эзэнт гүрнийг байгуулж их Монгол улс одоо дэлхийд даяар хэдэн зуун мянган одоо куб метр квадрат газрыг эзэлжээ. Гэт энэс цааш тэгвэл яаж гэж байгаа байхгүй. Тэмүүчин хувь хүнийхээ хувьд ямар хүн байсан? Яаж өсөж төлөвшсөн? Юу туулсан? Сэтгэлгээ нь ямар байсан? Зан төлөв нь ямар байсан? Мэдлэг чадвар нь хувь хүнийхээ хувьд Чингис хаан яг ямар хүн байсан? Тухайн цаг үеийн ард түмнийх нь ёс суртахуун нь ямар байсан? Ямар ч нэг хүн мундаг байлаа гэд тэр эзэнт гүрнийг байгуулах боломжгүй. Тэгээд дээрэс нь байгуулах боломжтой байлаа гэд үсрээл сая 500 мянга хүрэхтэй үгүйтэй хүн амтай байсан гэж байна шүү дээ. Тэгээд боддоо дэлхийг түшигдсэн байна шүү дээ. Энэ ууг нь бол хүний тархиар бодоход бол боломжгүй зүйл байхгүй. Гэхдээ боломжтой болцсон байна. Гол нь яаж л гэдэг юм. Тэгэхээр нийт ард түмний ухамсар ёс суртахуун, сэтгэлгээ, зан төлөв, хаадын зан төлөв, хаттын зан төлөв. Тэр яаж бий болоод байгаа? Яаж тэр хүн бүтээгдээд байгаа юм те? Яаж ч тэрэнд хүрээд байгаа юм? Тэр өнөөдөр асуулт тахгүй байнгын асуулт. Өнөөдөр одоо хүн болгоно нэг тийм хатан болчих амбиц бол байгаад байна шүү дээ. Гэтэ тэр хэрээний одоо цараатай ухаан юмнууд нь яг юунаас гарч ирээд байгаа? Хаанаас гарч ирээд байгаа юм те? Надад нэг асуудалт байна л да. Одоо ингээд нүүдэлчтэй мэслэл ярьж штэ. Яг ингээд нүүдэлчин талаасаа үзэх юм бол бас энэ одоо түүхэн замналуудаас авсан зүйлүүд байгаа юм шиг. Гэтэ таны амнаас өөрөөс чинь бас сонсвол нүүдэлчтэй мэслэлд яг юу багцсан байгаа вэ? Юу одоо нүүдэлчтэй мэслэл гэж хэлэх үү та? За огторгоо ертөнцийн жамыг таньсан гэж байгаа. Жам буюу тоглоомын дүрм, хууль дүрм гэж байгаа байхгүй. Жам гэдэг маань нэгсэндээ энергийн зөв тогтол. Энэ энергийн зөв тогтол одоо мөнх тэнгэрийн хүчин дор авгаа их суу зайлыг нэгэнд гэж тэ. Тэрний цаана яг юу ямар хугтгуу яваад байгаа. Нэг энэ тэнгэр нэвэгчдэг юм уу? Яг яадаг гэсэн үг үү те. Нэг юм бид нар одоо ингээл асуудал зовлонтой болох тусам ямар нэгэн удирдагчийг эсвэл тэнгэрийн цаг гэж одоо сүүлийн үед их ярьдаг болчиход байгаа нь даалт ертөнц бөө тэнгэр сүнс гэж бясалгал гэж явж байгаа хүмүүс нэг тэнгэрийн цаг гэдэг зүйлийн талаар ярьж байна л да. Тэнгууд нэг юм тэнгэрийн цаг эренгуут бидний амьдрал сайхан болчих юм шиг. Эсвэл тэнгэрийн цаг эренгуут хин нэгэн ямар нэгэн удирдагч гараад ирчих юм шиг сэтгэхэд байгаа байхгүй юу? Одоо энэ бол нэгсэндээ халамжийн бодлого шүү дээ. Бид нар ингээл ямар нэгэн зүйлийг төрөл одоо болохгүй байна те. Төр миний одоо спил хувц унрыг одоо гоёхгүй байна. Төр миний амьдралыг сайхан болохгүй гэж хүлээгээд байгаа шүү дээ. Төрийг бүрдүүлдэг нэг чинь хүн өөрөө байхгүй. Нэг хүн. Нэг хүн ямар байхаас тухайн төр ямар байх нь шалтгаалж байгаа шүү дээ. Тэгэхээр нүүдэлч тэмцэл дотор юу байгаад байна гэхээр тэр зүү тогтол. Тэр тоглоомын дүрэн байгаад байгаа. Энерги устж үггүй болдоггүй, энерги ховсож өөрчлөгдөг, мэдээлэл агуулгаддаг гэл одоо гих мэтлэн термодинамикийн хуйлууд байна. Дээрээс нь одоо спил квант физик байж гин. Дээрээс нь тархи судлал байж гин. Тэгээд сэтгэл зүйн ухаан байж гин те. За тэгээд одоо саунд хилинг те. Данс терапи бүгд байж гин. Нүүдэлч тэмцэл дотор бүгд байна. Тэгээд энергийн зөв тогтол буюу огторгоо ертөнцийн энергийн иргэдэг, бие биендээ үйлчлдэг дүрм нь нэг л юм байна. Ухаан тэр энергийг сөрж амьдрахлаар тэр энергинд цохиулаад хэрхийг тэнгэр мэднэ гэдээ буюу тухайн энергийн огторгоо ертөнцийн тэр энергийн хуулийг шийдчихэд байгаа байхгүй юу? Тэрний дагуу амьдрахыг ер нь бол нүүдэл гэдэг байгаа. Тэрийг дагаж бөгөөд дагуулж амьдрах гэсдэг нүүдэлчд гэдэг. Тэр ер нь байгаль тэр өөр ингэсэн тоглоомын дүрмтэй байгаад байна. Энэ тоглоомынхаа дүрмийн дагуу л амьдрчих гэдэг байгаа ерөөсөө. Энэ ерөнхийдөө дэлхийд дээр байгаа тэр одоо их цэсэг хууль ерөнхийдөө усны их цэсгийн хууль байдаг хэвчлэн. За энэ усны их цэсгийн хууль яагаад гэдэг ярна гэвэл би урд шал өөр сэдв ярих болчиход нь. За тэгэхэд мөн дээрэс нь нүүдэлч тэмцэл дотор за бидний хамгийн сайн мэддэг одоо биелгээ байж гин. За уртын дуу байж гин те. Морин хуур байж гин. Монгол бичиг байж гин.
орж ирэхээр хүмүүсийг бэлгээ бүжиг зааж өгөх гээд байгаа юм биш. Уртын дуу гэхээр уртын дуу зааж өгөх гээд байгаа юм биш. Тэрний цаана ямар нөлөөлөл байдгийг, энергийн цаана ямар үйлчлэл байдгийг, хүний сэтгэл зүй, бодол, оюун санаа бидний 7 хүртэнд яаж тэр нөлөөлдгийг, тоглосноор яаж нөлөөлдгийг, сонссноор яаж нөлөөлдгийг гэдэг талын юмсууд байж гин. Уртын дугаар тухайн хүн өөрийнхөө сэтгэл зүйгээ сонсож ангааж болж байна. Дуулж ангаалж болж байна. Уртын дууны цаана айсхуу гэдэг зүйл сүнсний дотоод дуу хоолой байж байна. Илсхүү буюу хүний дотоод сүнсний хөдөлгөөн гэдэг зүйл байна. Хөдөлгөөний илэрхийлэмж гэдэг зүйл байж байна. Дотоод энерги удирдах чадвар байна бэлгээгээр дамжуулаад. Одоо эн чинь нөгөө dance therapy, sound healing гэдэр чинь бүгд мөн бохгүй юу? Тэгээд тэр тухайн сүнснийхаа дуу хоолойг яаж сонсдог болох юм? Өөрийнхөө энергийнхаа тэр блокуудыг яаж бэлгээгээр дамжуул задлах юм? Тайлах. Цаануудыг гэсэн үг. За нүүдэлчд бол тэрийг ер нь бол бэлчээр гэж ярьдаг. Энергийн бэлчрүүдийг яаж задлах юм? Тэрийг яаж гүйцэд урсгах юм? Гэх мэтлэн маш олон зүйлсүүд байж байна. Монгол бичиг дээр гэхэд те огторгон ертөнцийн жамыг таньсан тэр ухаана монгол бичгэндээ одоо сүнслэг үг болгоод язгуур үг болгоод тэр язгууранд нь үгийн амин яваад байна. За гих мэтлэн тэр огторгон ертөнцийг таньсан ухаанаа монгол бичгэндээ шингээчж. За морин хууранд гэхэд те тэр нэг өөрийнхөө дотоод энергийг зөв цэвэр энерги болгох, зөв хөглөх ухаан явж байна. Тэгээ яриад байх юм бол зөвхөн нүүдэлчдийн амьдралын ер нь хэв маяг нь өөрөө утга учиргүй энергитэй хамааралгүй нэг ч юм байхгүй байгаа байхгүй. Бүгд санаа нарийн утга учиртай. Тэр болгоныг ярих юм бол дахиад өөр сэдв болчихно. Бүгд бол сургалтын дээр байж байгаа. Тэгэхээр нүүдэлчд гэхээр л одоо нэг орон байраа сэлгээд өвлжөө хаварч намарч гэх мэтчил ингээд газар сэлгээд явдаг хүмүүсийг л нүүдэлчд гэж хэлдэггүй юм байна штэ. Саяын одоо яг асуугчсан асуултыг маань та яг асуугаагүйгээр хариулчлаа. Тэгэхээр одоо тий энэ огторгой ертөнцийн жамыг дагсан нүүдэлчдийн өв соёл дээр суурилсан бясалгал гэж авч үздэг тийм ээ. Тэгэхээр одоо энэ одоо зөвхөн монголчууд энэ уртын дууг сонсоод бэлгээр хийгээд тий одоо саяын хэлжсэн нөгөө нэг цэгүүд нь энэ гачаас төгжөөсүүд нь задраад байх юм. Эсвэл бидний одоо нүүдэлчдийн бясалгал маань гадаад дотоодын хинч хүмүүсэнд нөлөөлөх энэ бясалгалд суух болцоотой юу? Болцоотой юу вэ гэхээр нүүдэлчдийн ахуй амьдрал өв соёл нь өөрөө тэр чигтээ байгалийн соёл байгаад байгаа. Байгалийн давтамж долгион гэрцтэй яг таардаг долгионууд. Тэр бэлгээгээ уртын дууга байглаас авсан. Ер нь байглаас авдаггүй нэг ширхэг ч байхгүй. Гэхдээ тэрийг ийм хэмжээний соёл болгосон ард түмэн их ховор байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бэлгээ байна, уртын дуу байна, морин хуур байна. Байгалих бол дэлхийн хүн төрөлхтөн бүгд байгалих байхгүй. Яг л байгалийн дуу, авиа, их шигийг хүн төрөлхтөнд хүргэж өгнө гэсэн үг, нүүдэл хийж өгнө. Сэтгэлгээ оюун санаа ухамсараар нь дамжуулж нүүлгэж өгнө гэж байгаа. Тэгэхээр хүн болгон таарна. Энэ тэр гадаад байна уу? Тэр одоо аль ямар арьстай байх нь, хаана ямар улсыг байх нь хамаагүй. Буцаагаад одоо жишээлбэл бэлгэн дээр гэхэд одоо зөв наацх юм. Хүүхдүүд дээр хүүхдээ нэг зөв хүн болгоч, сайн хүн болгоч те. Бусдад дээлтэй өгөөчтэй нэг айтаахан ухамсартай хүн болгоч гэж боддоо шүү дээ. Тэгээ бид нар яаж гэж байгаа. Тэнгүүд бэлгээг зүгээр л бэлгээ хийлгээд байна шүү дээ. Тухайн хүүхдийн ухамсар төлөвшил өөрөө засагдаад явцдаг аянда. Ягаад гэвэл бэлгээнд нөгөө цаад байгалийн энерги нь тэр давтамж долгион гэрцэн шингээтэй байдаг болохоор хүүхэд өөрийн ирэхгүй байгальд ээлтэй, амьтанд хайртай тэ эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ нэг тийм илгэсэг тийм хүүхэд болж хувирна. Аянда одоо шилбэл энийг яаж батлах юм гэвэл би батлсан шанартай ярих юм бол зөндөө жишээ байгаа. За зүгээр л өглөө нэг сайхан уртын дуу нэг монгол ая тавиад зөөр та хүүхдээ бэлгээ нэг зааж өгт өөрөө бэлгээд ихэл хүүхчиг өссөн үсээгүй дагаад биелнэ. Тэгэхээр тэр гэр бүлийн чи уур амьсгал ямар гоё болох вэ? Хүүхд чинь ямар гоё одоо инээд цалгисан аз жаргал цэцруулсан байгааг аянда өөрөө харна.
Тэгээд тухайн хүүхдийн сэтгэл хөдлөл ямар байхаас шалтгаалаад тэр ямар сэтгэл хөдлөлийг нь илүү давтамжтай гаргаж ирэхээ. За, эерэг сэтгэл хөдлөлийг давтамжтай гаргах юм бол тэр нь хүүхдэд чинь зам болоод хувирч. Сөрөг сэтгэл хөдлөлийг давтамжтай гаргаад байвал тэр нь хүүхдэд чинь зам болгоно. Тэгэхээр та алийг гаргамаар, манай хоёр алийг гаргамаар. Мэдээж эргийг гаргал байх. Тэгэхээр гих мэтлэн бэлгээний Монголын ахуй өв соёлын зүйлсүүд нэлээд их. Тэгэхээр насны хязгаар ерөөсөө байхгүй гэсэн юм биш үү? Насны хязгаар таны одоо сэтгэлд хамрагдаж болно гэсэн юм биш үү? Хүүхэд ч хамрагдаж болно. Гэхдээ хүүхдүүдэд зориулж арай өөр байдлаар ярина. Одоо би ерөнхийдөө нэг 25-аас дээш насныхан, 20-оос дээш насныхан, 15-аас дээш насныхан гэдэг иймэрхүү байдлаар сургалтуудаа боловсруулсан байгаа даа. За тэгвэл дахиад нэг асуулт байна надад. Та өөрөө яг юунаас суралцаж энэ бүх хөтөлбөрүүдэд боловсруулсан бэ? Таныг сонсох нэ гэд мэдээж 10 жилийн төгсөнгүүтээ их сургууль сураагүй. Тэгээ ямар нэгэн мэрэгжил эзэмшээгүй гэж сонсч байсан. Тэгэхээр яг хаанаасаа энийг одоо мэдлэгийг авч одоо хөтөлбөрөө боловсруулсан бэ? За энэ дэр хаанаас гэхлээр их түрүүний одоо их хүмүүс ярихад их сонио юм болох. Хаанаас гэхлээр түрүүний ярьсанчлан нөгөө сүнс удамшил гэдээ би нэг хоёр чухал ойлголт ярьсан тийм үү. Сүнсний үүлийн гэрэл гэдэг зүйлийг ярьсан. Тэнгуүтэр сүнсэнд байгаа мэдлэг чадвар туршлага удамшилд байгаа мэдлэг чадвар туршлагыг суур болгож одоо яг энэ төрхөөс хойш би юу туулж юун дээр алтаж онж ирсэн энэ гурвыг гурамсуулаад хооронд нь холбож байж өнөөдрийн сургалтын хөтөлбөр бий болсон. Тэгэхээр энэ удамшил дотор илүүтэй байгалийн амьдралын талбар дээр яаж суралцдаг, яаж зөв амьдрдгийг гэдэг талаар байж байна. Сүнсэн дээр миний өөрийн төрлөх хүүхдэл сэтгэл зүйн мэдрэмжүүд байж байна. Тэгээд сүнсний гэрээлээр төрсэн маш олон хүмүүс байдаг бас. Тэгээд тэр хүмүүсийг олох үед би өөрийгөө олж яадаг. Яагаад гэвэл бид нар бие биендээ нэг юм чухал чанаруудаар сэрэх өдөөгдөх юмсууд байдаг. Ер нь бол хүн бусдыгаа олж иж өөрийгөө олдог. Өнөөдөр би гоо наранг болсноор ямар их боломжууд нэгдэв. Зөндөө олон хүмүүс дэлхий дээр одоо сургалтанд хамрагдаж байна. Тэгэхэд ганцхан хүнээр дамжаад ийм олон зүйлүүд өнөөдөр нандайг олсноор зөндөө олон миний дэлхий дээр байгаа шандар байж тэр болгоныг олсноор өнөөдөр би өөрийгөө олж байгаа. Миний юу зөв вэ? Юу буруу? Юу алдаатай? Юу оноотой? Тэр сүнсний чанар гэж байна хүн болгоны дотор. Тэр сүнсний чанартай хүмүүс бол цаанаасаа л нэг тийм гоё суралцмаар, хүлээн зөвшөөрмөр, хайрламар тэр нь байнгын цацарч явж идэг. Тэгээд тэдэртэй уулзахад би хэлдэг мөн байна гэж байгаа. За мөн дээрэс нь нүүдэлт тэмцэл дотор юу байдаг вэ гэдэг дээр илүү сүнслэг ойлголт ухаарл тэр сүнслэг гэхээр л одоо нэг юм тэнгэрийн бидрээс нэг тийм хол эсвэл нэг амар юм шиг хэцүү юм шиг нэг юмсууд байгаад байна шүү дээ. Тэнгүүд энэ сүнсний тэнгэрийн гэж байгаа энэ ойлголтуудыг энэ шинжлэх ухааны баталгаа нотлохотой дээрэс нь яг хөрсөн дээр шууд аваад үйлдэл болгож ашиглах боломжтойгоор боловсруулснараа маш ялгаатай онцлог. Ямар ч одоо сүнслэг талын юмсуудыг ярьж болно, тэнгэрлэг талын юмсуудыг ярьж болно. Гэхдээ тэрийг яг одоо яаж үйлдэл болгох, наач нь яаж ашиглах гэдэг асуултууд бол манай одоо шамдрын нийтлэг хамгийн чухал асуулт. Өнөөдөр би одоо тэр 1-р шатны 2-р шатны хичээлүүдийг боловсруулсан байна. Тэр болгон дээр нэг яаж үйлдэл болгох, яаж ашиглах, энэ үр дүнтэй юм уу үгүй юм уу гэдгийг байнгын өөрөөсөө асууж болон надаас асууж явдаг. Тэгээд ашиглагдж байгаа болохоор дараагийн хичээлүүдэд дараагийн шатнууд руугаа дараагийн хамтын үйл ажиллагаа руугаа ороо яваад байгаа. За мөн дээрэс нь гэж байгаа. Дахиад одоо ярих юм бол их олон давуу талтай тий. Олон давуу талыг яриад байхад нэг сурчлаад байгаа юм шиг болчихно. Өдөө хүртэл тэгж айхтар сурчлагаа тавьсангүй угаасаа. Хин хаан чадсан таныг нүүдэлчтэй мэсгэлийнхаа ухтаж аавна гэж байгаа. Хэрвээ та энэ орон зайн дотор байж чадвал гэж байгаа шүү дээ. Манай хоёр одоо дэлхийн хаана очимоор хүмүүс хөвчлээ хаашаа очихыг хүсдэг вэ? Бүхэл газраар л айлмаар шүү дээ. Тийм олон улсууд очиж үзээгүй бүх улс орнуудаараа явж үзхийг хүсэж шүү. За хамгийн ойрхон одоо ямар улс санаанд ч орж Франц
байна. Нүүдэлтийн цэцлэх хугатаад авал байна. Төвөн сая нэгдсэн одоо саяхан 11 сая 10-11-нд нээлттэй хийчлээ. Оо за байж үрхий. Өөр хаана очмоор хилээд байх юм бол хаан ч утсан таныг нүүдэлч тэмцэхлийн салбар болон нүүдэлч тэмцэхлийн хамт олон ухтаж аавна гэж байгаа шүү дээ. Тэгээ тийм гоё халуун дулаан гэр бүлсэг тийм гоё хүмүүсийн орон зай авал хүлээж байгаа. Яг энэ би ягаад энийг чухалчилж яриад байна гэхээр хамгийн анх ингээл даалд ертөнц сүнс тэнгэр гэдээ явж хахад энэ талаар ярингуут л нэг тийм би нэг юм мили балаа яриад байгаа юм чи найз нөхдөд ярингууд би нэг юм чи наадха болчихл гээл те ингээд энийг хаана хинтээ ярилцах боломж нь ерөөсөө олддоггүй сэтгэлээ онгойлгоч марна заримдаа даалд ертөнцөд болсон элдв сонио ачнаас ярихаар би шууд галцсан хүн болж хувирдаг тэгээ ярихаасаа айдаг эмээдэг хинтээ хаана ярьж одоо ойлголцож туслаа хуваалцгаа мэдэхгүй тэгэхээр нүүдэл тэмцэхлийн хамт олон бол ерөөсөө сэтгэл зүрх оюун санаа нэг хүмүүс нэг зорилготой нэгдмэл нэг зорилготой дараас нь нэг зовлонтой. Одоо бас дахиад нэг асуулт байна. Нүүдэлч дэмжлэхлийн одоо энэ хөтөлбөрүүд байгааз энэ хөтөлбөрүүд яг ямар хүмүүст зориулагдсан? Одоо чиглэсэн хөтөлбөрүүд байдгийг яг ямар хүмүүс яг энэ нүүдэлч дэмжлэхлийг одоо зорих ёстой вэ? За өөрийгөө ер нь одоо энэ сургалтыг сонсоод зоримоор санагдвал зориод ир те ямар гэхгүй бүх хүмүүст гэж байгаа бүх хүмүүст. За бүх хүмүүст гэдэг дээр ихэвчлэн хүмүүс хизээ одоо жишээлбэл те лам, бөө, үзмэрч, мэрэгч, төлөгч те бясалгалыг эсвэл сэтгэл зүйчийг өвчнөд зөв тэгэхээр ямар нэгэн асуудал зовлон бэрхшээл тохиолдоход энэ хүмүүсийг одоо миний сайн нэрлсэн хүмүүсийг ч юм уу тэр газруудыг зориод байна шүү дээ. Тэгэхээр хүмүүс нэг зүйлийг ойлгодоггүй. Асуудал зовлон хоёрын ялгааг ойлгодоггүй. Асуудал гэдэг бол би өөрийнхөө тархиныхаа мэдлэгээр сэтгэлийнхаа зан төлөв сэтгэлийн хатаар биеийнхаа чадамжаар даван туулах ёстой үйл явц. Даван туулах ёстой юм байна. За тэгсэн чинь тэр даван туулж чадахгүй байгаагаас үүдэж бууж өгснөр бий болдог зүйл нь зовлон бохгүй. Тэгэхээр хүн болгонд дэлхийд дээр хүн болгонд асуудал бол байгаа. Гэхдээ хүн болгонд зовлон бол ууг нь байхгүй байхгүй. Хамгийн гол нь асуудлыг л яаж даван туулах ухтгүй нь ойлгохгүй. Тэгэхээр асуудал гэдэг үгийг л зөвхөн одоо яг монгол бичгээр нь тайлаад үзэл. Зөв асуу уудлал гэж байгаа байхгүй. Бид нар мэдгүйгээсээ олоо алдчихж байгаа шүү дээ. Тэгээ мэдгүйгээсээ олоод чаддаг болчихдохгүй шүү дээ. Олон дахин оролдох байхгүй болохоор тийм. Тэгэхээр мэдгүй асуудал бид нар байна. Хүн тэгэхээр мэдэхгүй зүйлээ нэг бол бусдаас асууж уудалж иж мэдгэдэггүйнээ авч мэдлэгээ авч нэг бол өөрөөсөө асууж уудалж иж тэр мэдгэдэггүй ойлголт ухаарлаа аваад байгаа байхгүй. Тэгээд шинийг тань мэд ямар нэгэн зүйл асуудал танд байгаа бол юуг мэдэхгүй байгаа юуг чадахгүй байгаагаа олчих гэж байгаа. Тэгээд тэрийгэ буцаад нөхчих. Тэгэхээр өөр өөрт нь тэр бүхний түлхүүр нь байна гэсэн үг тийм. За тэгэхээр тэр газруудаар явах шаардлагагүйгээр ууг нь өөрт нь байгаа. Миний түрүү нэлсэн сүнсний удамшлын гэдэг дотор нь ууг нь байгаад байна. Хамгийн гол нь бид нар асуудал тулгарнгууд л шууд л зовоод эхэлчихэд байна шүү дээ ойлгож чинь. Сэтгэл зүйн хувьд бууж өгөөд, яг оюун санааны хувьд бууж өгөөд хаанаас ирж хайхаа болохгүй сүүл рүүгээ арга мухардаад яадаг вэ? Ламбо үзмэрчгээ явчихдээ шүү дээ. Ууг нь дэлхийд дээр хүн төрлөختөн одоо шил өсөн дэвдсэн нэг том боломж энэ асуудал байсан болохоор хөгжөөд байгаа шүү дээ. Хүн дээр аваад үзэл та. Асуудалгүйгээр тойр өнөөдөр энэ хэмжээнд байх байсан уу? Тэр өнгөрснөөс чинь өнгөрсөн амьдралаар чинь бүх асуудал байхгүй болгоч. Бүх зовлон байхгүй болгоч. Тэгэхээр ч юм уу амьдрал арай л боцбохгүй л байсан байна тий. Учиргүй. Тэгэхээр бид нар хэмлэр явна гэхэр чи ингээл дандаа ингээл жаргалтай байгаа тэгэхээр жаргал өөрөө байхгүй болчихно. Тийм байна. Тэгэхээр энэ дээрээс юу гарч ичнэ гэхээр тухайн асуудлыг бид нэр багаасаа ерөөсөө л ингээд бусдаар шийдвүүлэх гээд байдаг та. Энэ бол хамгийн том зовлон бохгүй. Өөрөөс бусд нь шийдэл яваад байна. За эхлээл ингээл асуудал бол төрөхөд угаасаа байж байгаа шүү дээ. Ээж хооллохгүй л яах юм гэдэг шиг те. Ингээл асуудлууд ингээд томрол яваад байна. Асуудлууд томроод. Энэ дунд би одоо асуудал миний дасгалжуулагч байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгээд би ямар нэгэн амьдралын талбар дээр би тэмцэнд ороо яваад байна. Ялагчаараа зовлон үүсээд байна надад. Ойлгож байна уу? Тэгэхээр бид нар дандаа бусдаар асуудлыг шийдвүүлэх гэж явдаг.
Нэг жоохон өвдөл эмч дээр очиод те ингээл им угаал ингээл сүүл рүү тэр имийн хэрэглэн дэндүү ихтэл те нэг бол дандаа багшил мэднэ 10 сурвал бусад мэднэ өөрөө юу ч мэдэхгүй тийм болохоор итгэлгүй энэ дээрээс нэг үүсэж байгаа хамгийн одоо ноцтой зүйл нь юу гэхээр бусдаар асуудлаа шийдвэрлэх тусам та өөрөө хүчгүй болоод хинж биш болоод сул дорой болоод идэг тухайн асуудлыг өөрөө шийдэхийг ирмэлзээд өөрөө ард нь гарахыг ирмэлзэх тусмаа чадах тусмаа та өөрөө чадчихад улам хүчрэх болоод байна. Тэр бид нар чинь бүхэл асуудлыг дандаа бусдаар шийдвэрлээд байна шүү дээ. Тэр тойр асуудлаа өөрсдөө шийдэж чаддаг болмоор байна. Тэгэлгүй яг уу. Тэгвэл нүүдэлтийн сэтгэлгээгээр нүүдэлтэмслэхлээр дамжуулаад яаж зүр сүнсний удамшлыг чинь тэр мэдээлэл рүү оруулах гэдэг нь байж байгаа. Мөн дээрэс нь яаж өөрөөсөө асууж уудалдгийг. Бидний амьдралд асуудал зовлон хэдийч сэтгэлд хэцүү мэдрэгдэх тусам бидний өрцөн дээр нэг хэцүү мэдрэмж мэдрэгддэг шүү дээ. Тэр сүнсний мэдрэмж мөн. Тэр мэдрэмж хэдийч нэг гүн болоод тэр төдийч нэг сүнс нөөц болцоогоо ашиглах сүнс гарч эхэлдэг. Тэр одоо нэлээд их асуудал зовлонтой байгаад шүү дээ хүн. Сэтгэлд нь маш дааж давшгүй гойны гутал хэцүү мэдрэмжүүд үүсэж байна. Тэнгүүд нэгсэндээ арга мухардж байна. Болохоо байж энэ тархины мэдлэг чадвар энэ амьдралын тул тэрэнд одоо хүлцэхгүй болоод ирж байна. Сүнс гослох гэж гарч ирж сэрж эхэлж байгаа байхгүй юу? Ойлгож байна. Хамгийн одоо ихэвчлэн сүнсний сэрэлтүүд одоо гүн шокны хэцүү амьдралын асуудал, зовлон, хагацл, өвчин зовлон бэрхшээлүүдээр дамжиж сэрдэг ихэвчлэн. Уг нь өөрөөр сэрэх боломж заавал зовжиж биш. Тэгсэн бид нар заавал тийм юм туулж иж сүнс сэрээд. Тэгвэл яагаад сүнс тэгжиж сэрээд байгаа юм бэ гэхэлэр энэ тархины чинь мэдлэг чадвар энийг шийдэхэд хүрэлцэхгүй. Би чамд тусалъя гэдэг миний тархинд суугдсан мэдээлэл хандаж хэлж байгаа байхгүй юу? Өөрөө орд. Тэгээд нэг дотроосоо гарч ирээд тэр хүмүүс чи одоо ингээд яагаад байгаагаа мэдэхгүй сүнстэй сэрэлт болчоор ингээд юу ч хийсэн хийж байгаа юмуд нь таалагдахгүй болоо. Ганцаардаад байгаа юм уу? Цаг үеэс төрүүлээд байгаа юм уу? Эсвэл хоцроод байгаа юм уу? Нэг л нэг тийм өөр болоод тэгээ тэнтэй ч уулзмааргүй болоод тэ ингээд өөрийгөө түгжээл. Тэгэл төмөн өрөнд орцсон юм уу? Одоо чи нэг одоо ингээд өрөнд толгоо шаацсан юм шиг юундаа ингээд хөвтөд байгаа гэдэг ч юм гээл нэг ээж аамнар маамнар ах эгч нар тэгж хэлдэг штэ. Тэгэхээр тухайн хүн одоо маш олон хүмүүсээс юм байдаг штэ нөгөө би сүнс гэдгийг итгэдэггүй тий би сүнс гэдэг юмас айдаг. Тэгэд би өөрийнхөө сүнсийг сэрээ хийж хүсэхгүй байна. Иймэрхүү бас олон хүмүүс байна тий үгээсэхгүй. Тэгэхээр тэр хүмүүс л одоо нөгөө нэг яг хэлбэл энэ дотор байдаг гэдгийг сүнс байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй сүнсний сэрэлт бий болдог гэдгийг бас одоо ойлгохгүйгаасаа болоод тэрийг нэг тусдаа нэг өөр ойлголтоор би зүгээр л энгийхэр амьдрмаар байна. Сүнс гэхээр нэг бас нэг онцгой нэг бүл хүмүүсийн хийдэг зүйл чи юу холбогдох зүйл юм шиг бас тэгж ойлгосон хүмүүсээс олон байдаг шүү дээ. Энэ яг нөгөө нэг Matrix гэдэг кинон дэр гардаг шиг улаан ингээд цэнхэр хоёр юм өгдөн шүү дээ. Тэгэд нэг нь болохоор ингээд тэр Matrix-аас гарсан мөртлөө би Matrix-тал баймаар ингээд буцаад ордон шүү дээ. Ягаад тэгэхээр энэ хиймлэр зориудаар үүсгэсэн нийгмийн системийг сүрч чадах хүмүүс ихэвчлэн хүчтэй хүмүүс. Энэ одоо зохиомлоор үүсгэсэн харахны уралдаан гэж одоо сүүлийн үед яриад байгаа. Энийг маш хүчтэй сүнснүүд сүрч чаддаг. Энэ ягаад гэвэл зохиомлоор бидрийг боолчлох нэг тиймэрхүү юмсууд байгаа. Энэний талаар ярих юм бол нэгэн гүн гүнзгий юмсууд ярина. Тэгэхээр энүүхэнд орхи бас явах зам дэндүү хол болохоор өөртөө дайсан бэлдээд яг одоохондоо ангистикс гэдээ явж байгаа те. Тэгэхээр тэр нэг хүлээс буюу тэр харахны уралдаанаас дарна гэдэг хүн болгон тийм амар бол биш. Тэгээд сүнс гэдэг зүйлийг байдаггүй гэдгийг бүр тэгж итгэл. Гэхдээ байдаггүйг нь итгүүлтэл бидрийг тийм удаан хугацаанд хөгжсөн. Байдаг бол батлагдаад шинжлэх ухаанд гараад ирлээ. Одоо бүр 0 хэдэн грамтаар хүртэл батлаад гаргаад ирчлээ шүү дээ. Одоо хүртэл тэгэхээр чи сүнс байдаггүй гэж сууна гэдэг бол мэдээллийн хоцрогдол. Уг нь байгаа юм байна. Тэгээд дээрэс нь тэр хүмүүс сүнсэн сэрцэн байгаагаа мэддэггүй. Уг нь мэдрэмжийн дотор байгаад байгаа. Тэрийг хүлээж авдаггүй. Яг одоо яг энэ талаар ярьж байхад үзэж байгаа хүмүүс дотор өөрийн ирэхгүй нэг тийм дотор ч нэг мэдрэмж төрж ивэл
Сэтгэл чинь бүлэглаад юм уу, яарад юм уу, догтлоод юм уу? Эсвэл ингээд нэг юм байж давчтаад ч юм уу те. Ийм байвал таны сүнс ямар нэгэн байдлаар дохиог хүлээж авч яах гэсэн үг өгөгдлийг. За маш гоё сайхан халуух яриа боллоо шүү. Тэгэхээр одоо энэ нүүдэлчдийн бясалгалын одоо хичээлэн бол ер нь хүмүүстэй ямар маягаар түгээж гин үү? Тий. За нүүдэлчдийн бясалгалын хичээлүүд маань ихэвчлэн одоо тухайн салбар улсуудад бол төвүүд бол нэгтцэн нээлттэйсэн байж үйл ажиллагаа явуулж байгаа. Гол сургалт болохоор ихэвчлэн онлайнаар явагддаг. Онлайнаар гэхээр нэг хэдэн видео тавиал хайчдаг шүү дээ. Нэг онлайн сургалт гэхээр нүүдэлчдийн бясалгалын сургалт нь бол тийм биш. Орж ирлээ гэхэд за тухайн видео хичээлүүд мэдээж байж байгаа. Миний одоо бэлдсэн 22 хичээл байж байна. 24 хичээл байж байна. За 24 хичээл дээрээс гадна тухайн хичээлээ үзээд тэмдэглэлээ бичнэ, эрх зүйлэмжээ бичиж багштай даалгавраа шалгуулна. Тэгээ энэний чинь дагуу хилцүүлэг явагддаг. Яг одоо 10 хүн нэг анги болоод, 10 болоод, нэг анги болоод тухайн анги даасан багштай хүмүүс одоо жишээлбэл суралцах арга барил дээр за тухайн зүйлийг сонссноор суралцж байна. За сонссон зүйлээ бичиж тэмдэглэснээр суралцж байна. Илүү сайн суралцах арга барилуд гэсэн үг. За бичиж тэмдэглэсэн зүйлээ амьдрал дээр үйлдэх гэж оролдох үед бас суралцж байна. За тэгээд дээрэс нь бусадтайгаа хуваалцах үед суралцж байна. Мөн дээрэс нь тэр 10-т дотортой ингээд өөрийнхөө амьдралын асуудал, зовлон бэрхшээлүүдээ яриад хүмүүсийн ялгаатай амьдралын зөрүүнүүдийг харж байна. Хүний амьдрал яагаад юм бэ те. Зарим нэг л зүйлийг би одоо видео хичээлээр тавьсан мөртлөө өөр ялгаатай байдлаар ойлгож хүлээж авч байна. Ялгаатай ойлголтууд хүмүүс яаж ингэж ойлгоод байгаа гэх мэтлэн. Тэгээд бүхэл бүтэн сараас 2 сарын хугацаанд тэр нэг ангиуд нэг хамт олон болж төгсдөг. Нэг гэр бүл шиг. Бүхий л амьдралын асуудал, зовлон, хүсэл мөрөөдөл, зориг бие биенийхээ дотор бие бинийгээ дэмжиж гэдэг хүмүүс болцсон. Тэгж дуусч гарч ирж байгаа. Тэгэхээр зүгээр нэг видео хичээл тавиад бол хайчдаг биш байх нь шүү дээ. Танаас заавал тэмдэглэл шаардна, хилцүүлэх шаардна. Эхэндээ ингээл нэг тэмдэглэлээ оруулаач, эргцүүлэмжээ оруулаач, бичгээр оруулдаг. Энэ хичээлийг өмнө нь үзэхээс өмнө ямар амьдралд асуудал зовлон байсан байна. Үзснээр юуг шийдэгдэх боломжтой байна гэх мэтлэн ингээд одоо эргцүүлэмж бичүүлдэг байхгүй юу? Тэнгуүч эхэндээ ингээл бичүүлс одоо ингээл энийгээ бичгэлээ инглээ даалгавар шалгах гэлээ ядаргаатай төвхтэй энийгээ видеогоор оруул гэл хаяа бүх хүмүүсийг видеогоор оруул гэлээ. Арай боломжтой видеогоор оруул бүр илүү хөгжинэ гэд бусдад нээлттэй боломжийг олгодог. За ингээл эхэндээ хүмүүс ингээл ялраал хэцүү байна юм байна тийм байна гэл. Тэгээд нөгөө эхний нэгдүгээр шат чинь дуусаад төгссний ард дээр чинь яаж вэ? Нөгөө өөрийнхөө бүхэл бүтэн яаж өөрчлөгдснөө хараад энэ эргцүүлэн бичих чинь ямар чухал байсан. Энэ видеогоор энийгээ тавих чинь ямар чухал байсан. Багш маань хойноос өөцөлтөл ингээдсэн чинь ямар чухал юм бэ? Өнөөдөр багшаа би ийм хүн болж хувирч чадлаа. Өнөөдөр би амьдралынхаа асуудлыг зовлон гэж харахаа болчлоо. Би сэтгэл хөдлөлтөө удирдахтаа болчлоо. Миний одоо бодлогын санаа миний өөрийн болж хувирлаа. Би одоо амьдралыг ямар ч асуудал ирсэн би тэрийг алга ташаа жаргалтайгаар ухтаж авч яана гэж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь тийм гоё хамт олонтой болцсон бас. Тэгээ иймэрхүү байдлаар явагддаг. Тэгэхээр ер нь ингээл сонсоод байхад бэлэн болцсон хүн. Үнэхээр өөрийгөө өөрчлөхийг шийдсэн хүмүүс л хичээлдээ орж ирэх нь байна шээ. Үгүй ямар яшхтай юм бэ одоо энэ бучаад нөгөө нэг бага сургуулийн шиг дасгаал даалгавар биелүүлдэг. Миний ийм ажил яаруу тийм ээ ийм яшхтай байх мэтлэн гэрөөс хичээлдээ хамрагдахгүй байх боломж байгаа шүү дээ. Бэлэн хүмүүсийн бүхэн одоо жишээлбэл хамрагдах гэдэг хаалтгүй угаасаа нөгөө төрүүлээд сэрцэн төрүүлээд арай нэг өөр төвшөнд очсон хүмүүс аянда ялгаад сонгоод ороод ирж байгаа. Өөрийн мэдлэгүүдэр хүмүүс одоо нэг сүнснийхаа дуудлагаар цаг үеийнхаа дуудлагаар гэдэг шиг те өөрсдөө яг зориод ороод ирж байгаа. Зарим хүмүүс ингээл хитрхи олон юм асуувал ингэж мэхэр би ингээд нэг эсвэл нэг юм бай тийм ирэхэд төлбөрийн шууд буцаачдаг байхгүй. За нүүдэлчдийн бясалгалын одоо ирээдүйн зорилго одоо хаашаа чиглэж байгаа вэ? Тий. Нүүдэлчдийн бясалгалын зорж байгаа зүйлсүүд олон хамгийн чухал зорилго гэх юм бол хүмүүсийн зовлон гэж хараад байгаа зүйлийг асуудал юм даван туулах ёстой үйл явц юм гэдгийг ойлгуулмаар байна. Хүмүүс өнөөдөр
асуудлыг зовлон гэж харснаасаа болоод үнэхээр хэцүү амьдарч байна. Үнэхээр л зовлонгоо өөрөө тариад, өөрөө бий болгоод тэрэндээ зовоод амьдраад байна. Ууг нь энэ маань асуудал байсан юм аа. За мөн дээрэс нь энэ цаг үед одоо ингээл те үнэхээр мэдлэг нь болоод байна, чадвар нь болоод байна, зан нь болоод ууг нь ингээд амьдрал нь болох гээд байгаа мөртлөө нэг юм болж өгөхгүй байгаа нэг ганц нэг юмнууд байгаа хөөе. Яаж чигээд нэг амьдрал нь яг болдгийн даваан дээр л нэг болохоо байцна. Яг тиймэрхүү үйл явдлууд одоо нийт хүндрэлтэнд бол манай монголчуудад нэлээ их ажиглагдж байгаа. Тэр юу вэ гэхэлэр удамшлын одоо зам төлөвийн доголдол хараал буруу суугдсан мэдээлүүд гэж байгаад байна. Бодоод үзэх юм бол бодё л доо хэдүүлээ те. За манжин дарлын үед бид нар яг юу тулсан бэ? Миний аав ээж юу юм бэ? Өвд эцүүд те. Араас нь тэгэл хятадууд, араас нь орсууд хэлмэгдүүлээл геноцид тэгээд бүгднийг ингээл алаад хомрохлон устгах штеп. Ил далдаар за санаатаа самсргүй ингээд муухагаар ингээд юу туулсан бэ? 100хан жилийн өмнө, за 100 ч хүрэхгүй дээ 80хан жилийн өмнө ухрахад бидний амьдралд яг юу тохиолдсон бэ? Манай аав ээжд өвөө эмээдээ юу тохиолдсноо 80хан жил ухраад судлахад тэр цаг үед ямар амар хэцүү байсан. Тэр зүйлсүүдийг хэлсээд яаж иж яагаад нэг Монгол гэдэг зүйлийг аваад үлдчихэ энэ газар нутгийг, энэ газар шороог, энэ монгол хүмүүсийг монголоор нь аваад үлдэхин төлөө ямар олон юм туулаа вэ гэдэг зүйлийг бүр зүрх шимшрүүлэн ойлгоход тэр тухайн цаг үед хэцүү байхдаа миний аав ээж өвөө эмээ ямар мэдрэмжтэй байсан бол бодол оюунснаа ямар хэцүү байсан болоо. Тэгэл юугөө өргүүлээл дээшчээгээл дөрвүүлээл ингээл яаж иж яагаад үлдээ тоцорцсон байгаад бид нар үлдсэн байгаад байна. Тэгэхэд тэр хэцүү бэрхтээ байсан тэр мэдрэмж одоо хүртэл биднэрт байгаа байхгүй. Дээрээс нь тэр цаг үед байсан гадны нөлөөлийн мунхаглал, мухар сүсгүүд одоо хүртэл бидний тархин дотор байна. Тэр нүүдэлч тэмцэхлийн зорилго нь мунхаглаас үүдэлтэй мухар сүсгийг нүүдэлчдийн сэтгэлгээгээр солих зорилготой. Мунхаглал, мухар сүсэг хоёроос эхний хэлж нь салгая гэж байгаа. Мөн дээрэс нь тухайн хүн хамгийн дээд нөөц хүч бололцоогоор амьдрах боломжийг зөвхөн монголчуудаа биш дэлхийн хүн төрөлхтөнд олгомоор байна. Ойлгож байна. Тэд нар удирдагдаад амьдраад байгаагаа мэдэхгүй байна. Яг өөрөө би энийг сонгож ийн гэдгээ энийг сонгохын цаанаас нь сонгуулсан гэдгийг ойлгохгүй байгаа юм. Тэр гих мэтлэн зорж байгаа зүйлс бол нэлээд алсах. Одоогоор бол ойрхондоо зорж байгаа зүйлсүүд гэх юм бол дэлхийд даяар 100 багш нарыг бэлтэж байна. Ягаад гэвэл орж ирж байгаа хүмүүсийн шамнырын тоо маш олон болж байна. Багш нар яг ингээл яг 10 аваа явдаг болохоор зэрэг 1000 ороод ирвэл яах. Одоо ингээ орж ирж эхэлж шít. Багш нарын тоо нь хүлцгээ болоод эхэлж байна. Тэгэхээр чанартай багш нарыг одоогоор бол бэлтэж байна. Тэр хүмүүс 80-аа бэлэн байж идэг. Зөвхөн ерөнхий угийн мэддэг, угийн чаддаг байсан зүйлийг ямар чиглэлээр, ямар дистаралаар яаж боловсруулад тэгээд нь систем одоо нүүдэлч тэмцэхлийн өөрийнх нь дотоод систем нь өөрөө яаж ажилладаг. Тэр зүйлс нь аяндаа тухайн хүнийг тэр нэг сүнсэн сэрцэн сүнснийхаа дуудлагаар ороод ирсэн байгаа хүмүүс ингээ явчих юм байна. Бүх юмнууд нь тодорхой ойлгомжтой. Хувь хүнийхээ хувьд гэх юм бол би бол зорилттой байдлаар түрүүний ярьсан сүнсний гэрээлээр ирсэн сүнснүүд байгаа шүү дээ. Гэрээлээр ирсэн сүнснүүд бие бинийгээ олоод өөрийгөө танин мэдээд яах гэж ирсэн сүнсний зорилгынхаа дагуу амьдарч нэгдмэл байдлаар бие бинийгээ дэмжиж амьдрах боломжоор нь хангах нь бол миний хувь хүний одоо зорилго байж энэ. Өнөөдөр одоо та бид нар энд үзэж байгаа манай нүүдэлчдийнхэн бие бинийгээ олсноор ямар олон гоё зүйлсүүд болж байна. Зөвл бие бинтэйгээ хизээ язааны танилуд те магадгүй бие бинийгээ танихгүй ч гэсэн бидний сүнс бие бинийгээ таньж байна. Бидний яс цус ген бие бинийгээ таньж байна. Бидний зориг цаанаасаа дотроос нь ихэгдээд байдаг зориг нь бие бинийгээ таниад байгаа байхгүй. Тэгээ уулзхлаарэ бүр нэг хэдэн 100,000 жил уулзаагүй байж байгаа уулзж байгаа юм шиг эсвэл нэг 10 жилийн одоо нэг ингээд хүмүүс ингээд нэг 10 жилийнхаа хэдэн жилийн дараа уулзахаар нэг гоё байдаг шиг тийм гоё гүнзгий мэдрэмжүүдийг зөвхөн л бие биенийхээ хоолойг сонсохтаа авч байгаа байхгүй. Тэгэхээр тэр нэг сүнсний гэрэлээр хүрсэн байгаа сүнснүүдийг олж, нээж, илрүүлээд,
өөрт нь яах гэж ирснийг нь сануулад нэгдмэл байдлаар шаардлагатай зүйлсүүдийг нь бий болгоод тэгээд зорих ёстой юм руу зориулмаар байна. Энэ миний одоо хувь хүний зорилго гэх юм уу да. Их мэтлэг. За тэгээд түрүүний ярьсанчлыг одоо үг дэцүүд маань юуд болсон ямар мэдрэмжтэй байсан. Тэр чөлөөлөгдөж амжаагүй зүйлсүүд маш олон байна. Тэрний хамааралтай үйлүүдийг одоо өвдөө 10 жилийн хугацаанд зөндөө хийж ирсэн. Одоо л харьцангуй гайгүй. Одоо буцаагаад нөгөө нэг үр хойжт нь тэр нэг мэдрэмж нь үлдчихэд байгаа байхгүй. Одоо заримдаа нэг ингэж байгаа шүү дээ ингээл за ингээл манаа нэг одоо удамд хараал байна. Удмын хараал байна. За ингээд манад ерөөсөө ингээ эрэгтэй хүн тогтдгоо ч гэдэг юм уу те. Эсвэл ингээ эмэгтэй хүн тогтдгоо гэл. Тэнгүүд нэг ламбуу үзмжтэр очоод том өндөр төлбөр төлөөл ингээл засал хийлгээл гэсэн мөртлөө нөгөөх нь дахиад үргэлжлээд байгаа. Тэнгүүд хамгийн тэр чухал хараал зан төлөв удамших хараал байдаг. Муу зан төлөв удамших хараал. Энийг ямар ч одоо жишээлбэл том одоо бурхан тэнгэр гарч ирээд тэрийг засдаг зүйл биш. Тухайн хүн өөрөө олж харж гимэн засах аргаар нь зөв засч явах юм бол тухайн хүн нь өөрөө засдаг зүйл. Нэг нь тэрийг сэхэр сэрж санаад тэгээд энийг ингэж ухаанаа олж аваад тэрний дагуу явах засагддаг зүйл. Тэгэхгүй бол нэг муу зан төлөв яг л хүүхдэд нь удамшаад яваад байгаа. Тэгээд тэр зан төлөвийн хамааралтайгаар тэр зан төлөвөөс хамгийн их энерги ялгараад байгаа. Зан төлөвөөс хамгийн их энерги ялгардаг. Яаж бодох чинь ямар аливаа зүйлийг яаж хүлээж авах чинь бүгд эцсийн дүндээ зан төлөв болчиход байгаа байхгүй. Тэгээд тэрнээс нь ямар энерги ялгарна тэр амьдралаа бүтээж амьдраад байна. Тэгэд ихэнх нь сүрг байгаад байгаа байхгүй. Энэ үнэхээр харамсалтай зүйл байхгүй. Зориод байгаа хүсэж байгаа мөрөөдөд байгаа амьдралынх нь энерги долгион нь өөр давтамж өөр төвшөнд байгаад байна. Өөр давхаргал дээр байгаад байна. Тэнгүүд өөрийнх нь одоо бодоод байгаа сэтгэл хөдлөлтөө мэдрээд байгаа нь өөр гэрцэнд байгаад байна. Өнөөдөр одоо хоёрын сонсож байгаа энерги, миний ярьж байгаа энерги, бидний хүсэж мөрөөдөж байгаа, мэдэрж байгаа бүгд энерги. Тэнгүүд энэ энерги юм бол надаас энерги цацраад байна тийм үү? Тэнгүүд миний зориод байгаа энерги, хүсэж байгаа мөрөөдөд байгаа амьдрал, одоогийн миний бодож мэдрээд байгаа, хүсэж байгаа одоо нэг бодож мэдэрж байгаа сэтгэл хөдлөлийн энергийн зөрүүнүүд нь ялгаад. Ингээд хүмүүс харагдах. За маа ингээд нэг найз нөхөд ах ихтер ингээл надад хаяа ингээл асуудал зовлонгоо ярина те. За тэгээд ууг нь ингээд нэг сайхан ингээ амьдэрчихсэн. Ийм та болчихсон ингээд зорчихсон. Тэнгүүд харваас тэр боломжгүй надад ингээд харагдаад мэдрэгчээд. Ягаад гэвэл тэр хүний дотроо мэдэрж байгаа зүйл тэнд нь байгаа мэдээллүүд нь бодлууд нь тэрэнд хүрх энерги биш. Тэгээд ууг нь энэ хүнд ингээд энэ хүнийг ингээд энэ зүйлийг ойлгуулад ингээд хичээл эндээ хүрэндээ. Өнгөч найз нөхдүүдтэй хамаагүй бас ингээл заагаад ажиллахгүй биелэг багш гээл те. Биелэг бокс ч ингээл очиод цохиж аваад байдаггүй шиг. Би одоо ингээл багш гээл одоо хүн болгон заагаад яваад байж болохгүй. Багш гэдэг угаасаа нэг юм заагаад байдаг ч хүн биш те. Тэгэхээр гих мэтлэн хүмүүсийн бодож сэтгэж байгаа өсөж мөрөөдөд байгаа амьдрал одоогийн өөрсдийнх нь энерги хоёр тийм ялгаатай зөрүүтэй. Тэрийг нь бас ойртуулчмаар байна шүү дээ. Тэг гих мэтлэн зөндөө олон зүйлсүүд байна. Тэгэл юм л болвол ингээл лам үзмж төлөгч гэж явдаг болоод 21-р зуун. Өмнө нь бол одоо сохор хоосон ихтгэл өмчлэр юмд ханддаг байсан. Одоо бүх ихтгэл өмчлүүд танин мэдэх хүн амьдралын туулал тусгаар батлагдаж нотлогдох боломжтой болсон байхгүй. Танин мэдэх хүн мэдүүлцэх хүн суйртай байх боломжтой болсон. Хүн өөрөө асуудлаа хангалттай шийдэж болох нөөц болцоо цаг үеийн тохироо огторгуй ертөнцийн энергийн долгион дэлхий өөрөө өөр төвшөнд гарцсан энергийнхаа хувьд тэнгууд би жишээлбэл хуучин одоо дэлхий болоод ингээд одоо димишн агчаад байна шүү дээ төвшин агчаад байна. Хэмжээс тагтсан гэсэн үг. Би тэгсэн чинь хуучин дээрээ байгаад ах юм бол дэлхийтэй би энергийн хувьд зөрчилдөд байгаагаа хүн болгон энийг анзаарахгүй мэдэхгүй байгаа юм. Ингээд нэг л яаж чигэд болохгүй болоод шүү дээ. Өмнө нь бол одоо ингээл те гадаадд одоо манай монголчууд ихэнх нь гадаадд очиж амьдарч байна те. Гадаадд очиод амьдрал сайхан болчих юм байна гэж боддог байсан. Үнэхээр яг хөө зарим болдог байсан тийм үү. Одоо гадаадд очиод амьдарсан ч хэцүү болцсон байхгүй. Цаг үе те мөнгө төгрөг олдог юмнууд нь амьдрах орчин бүх юмнууд нь өөрчлөгдсөн гинтэлтэй юм болол.
Тэгэл багшаа дайн болцлоо энд гэл манай амьдарч байгаа улсад гэл те. Манай энд багшаа ингээл авж байгаа цалины мөртлөө өөр шир ингээд энэ юмнууд нь татрууд нь амьдрах боломж өндөө алга гэл бүхэл бүтэн 17 20 улсаас одоо өөр улсуудаас улс подкастаа ингээд би сонсч шít. Тэгэхээр одоо ингээд юм өөр болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энийг наацхан төрүүлж хараад сэрээд ойлгосон хүмүүс маань төрүүлж алхмуудаа хийгээд за тэгээд жаргал гэдэг зүйл бол үндсэндээ бол арай өөр зүйл юм байна. Аливаа зүйл сэтгэл хангалуун байх нь юм байна. Их мөчлөө ингээд нүүдэлтийн сургалтын дотор бидний угийн мэддэг юм шиг яс цус генийн дотор байдаг зүйлсүүдийг сэргээж гаргаж ирэх нь бас л зориг юм уу та. Ямар олон зориг ярьчих вэ? За ингээд нэвтрүүлэг маань бас өндөрлөх шатандаа хүрчлээ. Ингээд урлагийг минь хүлээж аваад Батан хаймрыг минь гэрэлтүүлсэн мөнх гайхамшиг багш та. Чин сэтгэлээс баярлан талархаж байна. За тэгээд эвийг эрхэмлэж эртсээр хуралдах болтох бай. Эрдмийг дээдэлж эрхэмсэг гэрэлтэх болтох бай. Энерлиг бэлхуулж ивэлэр цалгах болтох бай. Өвгдийг дээдэлж ухаанаар ундрах болтох бай. Хорээ. Сани байж байгаараа төгсгөөс өмнө төгсгөө жоохон байж байгаараа тий. Сани одоо энэ битсэн чинь сани ярьсан чинь болохоор сая өгөгдлөө. Сүнстэй бичээсэн. Сая орж ирсэн үү? Сая л юу яасан шүү дээ. Өдөр орж ирсэн. Өдөр орж ирсэн юм уу? За өгөгдөл байх нь байна шүү. За ингээд нийт үдсэн хүмүүстэй хүлээж авсан одоо урьсан өвөр Монголын та эдтэй багшнаас үнэхээр их баярлаа. Жилийн өмнө хэдүүлэн одоо 1-2 дахь шатны хичээлээ боловсруулаа байж жилийн дотор 20 улсад төгссөн байна. Тэгээд 6, 7, 8 ингээ араас салбарууд нэгдээ явж байна. За тэгээд жилийн дотор энэ хэмжээнд хүрнэ гэж одоо гоонаар маань бодож ирсэн үү? Тухайн цаг үед бол энийг ерөөсөө бодож өнгөрөөгүй төсөөлдөж гисэн бууж байгаагүй. Тэгэд одоо ингээд жилийн дараа гэдэг яг сайхан үед бид нэг жилийн дараа дахиад ингээд эргэж харахад бол үнэхээр ямар гайхалтай үнцэнтэй ямар сайхан зүйлсийг бас хийсэн бай гэдгээрээ л бас баярлаж явж байна. За тэгээд танд биднэрт бүгдэнд дэлхийд даяар нүүдэлчдийн сэтгэлгээтэй огторгоо ертөнцийн жамын энергитэй зогцож амьдрах ухаан угийн танид дотор байгаа шүү гэж энэхүү өнөөдрийн одоо сайхан нэвтрүүлгийг бас багш нь жаргая гэж бодлоо. Түр баяртай. Түр баяртай. За баяртай.